Хүүхдүүдээ энэхүү зурагт ямар элементүүдийг төрсөлсөн байна вэ? Бүгдээрээ анхааралтай ажиглаарай. Тэглгүй яах вэ? Бидний сайн мэдэх геометрийн үндсэн элементүүд харагдаж байна. Тэгвэл бид энэхүү үндсэн элементүүдийг проекцлолын төв, проекцлогч цацраг, проекцийн хавтгай гэж нэрлэдэг. Цацраг эхэлж буй байршил буюу проекцийн төв, дүрсийн хэлбэрийг проекцийн хавтгайд буулгаж буй шулуун шугамуд буюу проекцлогч цацраг, цацрагийн тусламжтайгаар дүрсийг буулгаж буй хавтгайг бид проекцийн хавтгай гэж нэрлэдэг. За, төвийн проекцлол дээр мөн адил жишээ татаж авч үзье. За, энэ хэсгээр проекцийн төв харагдаж байна. За, проекцлогч цацрагууд харагдаж байна. За, энэ проекцийн хавтгай тус харагдаж байна. Үүнийг л бид проекцлолын аппарат гэж нэрлээд байгаа юм. Одоо бүгдээрээ тэнхлэгүүдийн талаар авч үзье. X тэнхлэг буюу абсцисс тэнхлэг, Y тэнхлэг буюу ординат тэнхлэг, за Z тэнхлэг буюу аппликат тэнхлэг. Хавтгайн хувьд P1 буюу хэвтэй хавтгай, за P2 буюу нүүрний хавтгай, P3 буюу хажуугийн хавтгай тус огторгуйд байрлалтай байна.